Сайн байцгаана уу хайр түүхтүүдээ, сайхан амарцгааж байна уу? Сайн байцгаана уу найзуудаа. Энэ арай мэндийг хүргэе. Хүүхдүүдээ, өнөөдөр Эмийн эвд хоёр нь та нартаа шидэт навч гэдэг үнэхээр сонирхолтой өгүүлбэр ярьж өгөхөөр бэлдсэн байгаа шүү. Анхааралтай сайн сонсоорой. Эртээ урдын цагт ганц хүүтэйгээ нэгэн ядуу хүн амьдран суудаг байж л дээ. Тэр хоёр тун ядуу болохоор заримдаа хоолгүй хоосон хондог байж гин. Тэгээд нэг удаа хүүн аавдаа ингэж хэлж гинэ. Ааваа, би танд дараа түүг болоод байгаагаа харж байна л да. Намайг явуулчих. Би ямар ч хамаагүй ажил олж хийгээд биеэ даагаад амьдрч чаднаа гэж хэлэхэд аав нь хүн дээр санаа алдаад хүүгээ чангагчин тэврээд үнсэж үдэж гаргаж гинэ. Яг тэр үед тэр улсын хаан хөрш улстайгаан дайн зарласан тул хүү дайн тулаанд явхаар шийдэж гин. Шийдвэрлэх тулаанд цөөнгүй дайчин амиан алдаж, цэргүүд ухарч, генералууд нь хүртэл сэлмэн хайж байлаа. Гэтэл ядуу хүү урагшаа гарч эх орныхоо төлөө дайсныг сөрөн зогсоё. Дайсанд хизээч бууж өгөхгүй шүү гэж чан хашгиртал цэргүүд гинцэхээ орж тулаанд дайран ороход дайсан ухран зогтож гинэ. Ингээд дайснаа дараад ялахад хин гавья байгуулсныг хаан мэдээд ядуу хүүг дуудаж ирүүлээд шагнаж тэргүүн сайдаараа томилж гинэ. Хаан тун үзэгсэлэнтэй охинтой юмсанж. Гэхдээ охиныг эхнэрээ болгох гэсэн хүнд тавих их хатуу өндөр болзолтой юм гинэ. Хэрвээ гүнж нөхрөөсөө төрүүлээд үхэх юм бол амьд байгаа нөхөр нь гүнжтэйгэн заавал хамт үхэх тийм л хүнтэй сувнаа гэж ам тангарах өргөж гинэ. Тэгтэл ядуу залуу түүнд дурлаж нөгөө хатуу болзлыг биелүүлнэ гэж ам тангарах өгчээ. Ингээд хааны ордонд сүртэй хурим найр хийж хоёр залуу хайр дүүрэн эвтэй найртай сайхан амьдарч гинэ. Тэгтэл эхнэрт нь гинэт аюулт өвчин тусч гин. Тэрнийг эдгэж чадах нэг ч юмч байхгүй байсан болохоор би нь мууцсаар байгаад насан өөд болж гинэ. Залуу хүү хэлсэн амлалтаа санан амьдаран авсан дорноо гэхээс ихэд аимшигтай санагдаж байна гин. Ингээд оршуулга болохоос нэг хоногийн өмнө хүү орондоо хөвтөж гүн бодолд дарагдан байтал гинт цонхоор нь нэгэн могой гулсан орж ирэв гинэ. Залуу түүнийг завчих гэтэл тэр могой өөдөөс нь намайг битгий алаач, би чамд 3 шидэт навч өгье. Нэг навчийг эхнэрийнхээ аман дээр, нөгөө хоёрыг хоёр нүдэн дээр нь тавьчих. Тэгээд эхнэр чинь эргээд амь орох болно гэж гинэ. Залууч хэлсэн ёсоор нь хийхэд эхнэр нь тэр даруй амь орон нүдээ нээж бурхан тэнгэр минь би чинь хаана байна гэхэд залуу чи миний твэрт байна. Инхрий хонгорхон эхнэр минь гэж хариулаад юу болоод өнгөрснийг ярьж өгчлээ. Охин нь иргэн амьд орсонд хаан химжээшгүй их баярлаж харин өнөөх залуу 3 навчийг зарцтаа өгөөд маш гамтай сайн хадгалаарай. Бас бидэн сайн авч явж байгаарай гэж захиж гинэ. Гэтэл гүнжин эргэж ам орсноосоо хойш зан авир нь ихэд өөрчлөгдсөн байв гинэ. Тэрний зүрх сэтгэлд хайр үгүй болчихсон юм шиг байж гин. Залуу хөгшин аавыгаа эргэж ирэхээр явъя гэхэд эхнэр нь зөвшөөрч хамт явхаар болж гинэ. Тэгээд хоёулаа усан онгоцонд суугаад явтал эхнэр нь усан онгоцны ахмадад дотносон халамжилж эхлэв гин. Нэг удаа залууг унтаад өгсөн хойгуур нь гүнж усан онгоцны ахмадад нөхрөө усанд хаяа гэж тушааж гин. Тэгээд өөрөө буцаад аавдаан очихоор шийдэж гин. Нөхөр маань замдаа нас орсон гэд би аавдаа хэлчихнэ. Харин би чамайг
хаан аавдаа магтаж өгнө. Тэгээд хаан ширээгээ чамд өгөх болно гэж эхнэр нь усан онгоцны ахмадад хэлж гинэ. Залуугийн зарц энэ бүгдийг нэгд нэгэнгүй харж байв гин. Тэгээд сэмээрхэн жижиг зав буулгаж далай тайсан эзнийхэн цогцсыг олоод уснаас гаргаж өнөөх 3 шидэт навчныхаа тусламжтайгаар ам оруулав гинэ. Ингээд тэр хоёр бяцхан заван ээлжлэн сэлүүцсээр өнөөх усан онгоцыг буцаж ирэхээс өмнө амжин хаан дээр хүрэлцэн ирлээ. Хаан охиныхоо ийм зан гаргасанд ихэд гайхаж өөрөөс нь энэ бүхнийг асуухаар шийдэж гин. Тэгээд залуу зарц хоёрыг өөр өрөөнд нуугдаж хилчгээд охиноо эрхийг хүлээж суулаа гинэ. Төдөлгүй усан онгоц ирж гүнж хаан аав дээрээ тун их гонигтай ирж аав минь дээ, аав минь би маш их эмгэнэн гашуудаж байна. Нөхөр маань замдаа өвчин тусаад өгчихлээ. Харин энэ сайн санаат ахмад байгаагүйсэн бол би гэдэг хүн чинь өнгөрөх байлаа. Гэтэл хаан аав нь би чиний нөхрөө чинь дахин амьлуулъя гэж хэлээд залуу зарц хоёрын байгаа өрөөний үүдийг татан онгоолгов гинэ. Тэр хоёрыг хараад гүнж өвдөг сөвдөн унаж өршөөхийг хаан ааваасаа залбирэн гуйсан ч хаан түүнийг ордноос шившигтэйгээр хөөн гаргаж гинэ. Үүнээс хойш олон жил өнгөрч хаан эзний насан дээр гарч хаан ширээгээ тэргүүн сайддаа шилжүүлэн өгсөн бөгөөд залуу хүү урт сайхан удаан амьдарч амар сайхандаа жаргаж гинэ хөөхтүүдээ. Хөөх нэмээ тэр гүнж ямар муухай юм бэ тийм ээ? Тэгэлгүй яах вэ хайрт хөөхтүүдээ. Муу санаа өөрийгөө отноо гэдэг чинь энэ шүү дээ. Үлгэрээс сурах юм их бий, үлгэрээс санах юм их бий, маш сайн магадлан дуулаад маргаашийн үлгэрээ сонсоорой хөөхтүүдээ. Үүр зайдал ярих үнэхээр баян үлгэр бий шүү. Баяртай. Сайхан амраарай хайрт хөөхтүүдээ. Үргэлжлүүлээ хөөхөлтэй кино. За одоо дуу нөрөх баха. Одоо орж байгаа бах. За техникийн садал гарсан байна. За дахиад ихнээс нь яриа. Дуу байхгүйсэн байна. За өмнөх удаагийн нэвтрүүлгээр бид нар хүний наслын үечлэлийн тухай авч үзсэн Эрик Эриксон сэтгэл зүйчийн за 0-оос 1 нас буюу 8-аас 1-ээс 3 балчирнаас гэд бид нар ярьж байсан. За тэгвэл энэ удаагийн нэвтрүүлэгтээ бид нар үргэлжлүүлээд 0-аас 1 насны хүүхдийн онцлог, сэтгэл зүй, тухайн насны хөгжил нь ямар байдаг вэ? Эцэг эхчүүд маань хэрхэн анхаарах вэ гэдэг талаар ярина. За нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгт жирэмсэн ээжүүдийн сэтгэл зүйн онцлог, за хэрхэн бид нар депресд өртөхгүй байх вэ? Стрессээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? Стресс хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар харилцан ярилцаад мөн ээжүүд маань комментоор сэтгэл хэсгээр асуулт явуулах юм бол бид нар хариулт замаар энэ удаагийн нэвтрүүлэг маань өрнөх юм аа. За тийм байна. Тэгээд энэ
тайлбарын дагаас ээж аав нар маань хүүхдийн талаар тий хүүхдийн өвчлөлийн талаараас асуултуудаас бичээд явуулаарэ. Тэгээд бас асуултуудын дагаас хариулаад явчих байгаа. За нэвтрүүлгийн эхний хэсэгт болвол 0-1 насны хүүхдийн онцлогийн талаар ярина гэж бид нар сая хэлсэн. Тэгэхээр энэ нас нь маань Эрик Эриксон гэдэг сэтгэл зүйчийн хувьд юу гэж тодорхойлсон бэ? Тэгэхээр нялхнаас буюу итгэх, эс итгэх энэ мэдрэмж үүсдэг насаа. За энэ шатыг амжилттай давах юм бол хүүхэд дараагийн хөгжлийн шатанда амжилттай дэвшин орох боломжтой байдаг гэж үзсэн байна. За юу энийг одоо жишээн дээр тайлбарлах юм бол эс итгэх одоо мэрэгжлийн нэр томьёо бас байх шиг байна л да, тийм ойлгомжгүй санагдаж байж болох юм. За тэгэхээр энэ үед маань хүүхдүүд ихэнх хэвлэгээс төрөөд гараад эхний 6-7 хоног орчинтойгоо зохицож одоо танилцаж эхэлдэг юм болж байгаа тийм ээ. Дөнгөж одоо ихэн хэвлэгээс гараад за гэрэл харах тийм ээ, дуу чимээ сонсох, за ихийн үнрийг мэдэх, эцэг ихийн дуу хоолойны өнгийг таньж эхлэх, царайг нь таньж эхлэх гээд гадаад орчинтойгоо танилцаж эхэлж байдаг нас. За энэ үед ээж маань хүүхдээ хол орхиж явахгүй тийм ээ, орон дээр нь тавьчихаад тийм ээ, дуу хоолойныхын өнгийг сонсгох, ярих, хүрлцэх, тэврэх. За мөн аав нь дуу хоолойных өнгийг байнга сонсгож байх, орой болгон хүүхдтэйгээ ярилцах. Энэ үйлдэлүүд маань хүүхдэд сэтгэл зүйн тайван байдлын одоо үнд суурийг нь тавьж өгч байдаг гэж үзсэн байна. Огт ярьдаггүй манай ээжүүд тийм байдаг шүү дээ. Аав нь ажилтайгаа өглөөгөр авчирдаг. Орой орж ирээд за нэг хэдэн өгүүлдэг. Өө миний хүүхдээ хөргөн гэж хэлээд одоо ингээ унтдаг. Тийм. Бас зарим аав нараас зүгээр л одоо хүүхдээ үнсчээл унтаад өгдөг ч юм уу, тийм аав нарсан байдаг санагдаж шүү дээ. Тийм тухайн хүний бас нөө цаан характер өөрөө хүний онцлог гэх тийм нээлттэй аауд бол ингээл хүүхдтэй эдэн цагаар чамаагүй юм ярьдаг. За жоохон дуу муутай аауд маань болохоор ажлын бас онцлог болчихдог тийм ээ. Тийм бах тийм. Дарсан бол зөвхөн төрөлхийн дуу муутай хүн бол ер нь бага ярьдаг. Нэртэйгээ хүртэл бага ярьдаг аауд шүү дээ. Тийм тэгэхээр түрүүн хэлсэн шиг ярилцах хэрэгтэй. За мөн хүүхдийнхээ тийм ээ. Яг одоо ганцаарнгийн орхиж байгаа нөхцөлд нь намуухан дууны аяыг сонсгож байх. Тийм ээ, өөрөө ярих боломжгүй байгаа бол ээжүүд ч маань ихэвчлэн 6 сар бол гэртээ байж хүүхдтэйгээ одоо өдөр тутмын амьдралыг өнгөрүүлдэг шүү дээ. Тэгэхээр хоол хийх ч гэдэг ч юм уу, угаалга хийх ч гэдэг юм уу, тийм ээ. Өрөөнд орох шаардлагатай болвол нөгөө өрөөнөөс ярих эсвэл баг одоо хит зарчмуу биш, хит намуу биш. Ерөнхийдөө нэгэн хэвийн тийм дууг сонсож өгөх юм бол хүүхэд тайван байдлыг мэдэрч байдаг нэгдүгээрт тийм ээ. Дэрэгдэн байгаа шүү гэсэн зүйлийг бас мэдрүүлээд тийм. Ганцаараа байгаагүй шүү гэсэн тэр мэдрэмжийг төрүүлж байна тийм. Тэгхийн бол хүүхэд маань итгэх ямар нэгэн зүйл найдах би аюулгүй байдалд байгаа юм байна гэдгийг мэдрэх мэдрэмжийг нь үүсгэж байгаа гэсэн үг. Тэглээ яг тэгээ тийм болохоор ээж аав нар маш гэсэндээ бас хүүхдүүдээ унтчихт нь яг чимээгүй орчин эрхэмлэхээсээ илүүгээр хүүхдтэйгээ хамтдаа байгааг мэдрүүлэх нь аягүй чухал ах нь тий. Өөрөө сая хэллээ шүү дээ. Чимээгүй орчинд байлгахаас илүүгээр манай ээжүүд тийм байл л дээ. За нэг юм хийх боллоо гэж шууд нөгөө хамаг юмны хадуу кага чимээгүй байгаа. Тэгээ нөгөө чимээгүй байдалтай өөрөө юм хийж амжихгүй. Тэгэнгүүт хүүхэд үтэй болчраас амжихгүй байна. Хүүхдээс ирэх гэдэг амжихгүй гэж хэлдэг. Гэтэл маань энэ маань бас нэг бодлын жоохон алдаатай ойлголт. Тийм бах тий. Байнгын тогтмол нэгэн хэвийн дуутай байх хэрэгтэй. Дуу чимээтэй сонсгоод тэр хугацаанд өөрөө юм хийх хэрэгтэй. Хүүхэд маань чимээтэй орчин унтаад зурснаар ээж бас өөрийнхөө цаг завыг зохицуулаад юм аяг боломжтой болж эхэлж байдаг тийм. Өөрийгөө бас давхар ажлыг амжуулах хэрэгтэй байна шүү дээ. Тийм тэгээд миний бас нэг ээж аав хоёрыг нэг ээж аварыг ажиглаж авах гэсэн чи яасан бэ гэсэн чи зүгээр л гэрт нь оронгууд нэг хүүхэд нь унтчихлээ бүгд нэг жингүүдлийн байдалтай байгаад байхгүй. Тэрийг харчаад хүүхэд чинь чимээгүй гэд бүр тэгээд авахгүй. Тэгээд тэр гэсэндээ маш хүүхдэд чимээгүй орчин чухал ч гэсэндээ тэр бас маш алдаатай хүмүүжил бас явагдаад байгаа гэдгээс одоо бас ухаарч байна л да. Тэр үед би хөө ямар сони ингэж бас харж ирсэн байхгүй. Гэсэн чинь бас тэр бас аюу алдаатай хүмүүжлээсэн мэн тий. Тэгээд ээж амнарч нэг хүүхэд чимээгүй орчинд намаа тавь унтах хэвээр тэр бас аюу буруу ойлголт байсан мэн. Мэдээж шөнийн орны хувьд бол тийм ээ бүгд намгүй байж тийм бат бүхнээр авч чадна тийм. Гэтэл өдрийн унтлагын бол огцом дуу хөгжим таснаас гэсэн чинээ биш бол нэгэн хэвийн намуу ая тавиад ээж өөрийнхөө юмыг хийгээ хөдлөөд ингээд тийм ээ бяцхан одоо жижиг
дуу гарах гэдэг бол хүүхэд бол унтаж чаддаг байх хэрэгтэй. Тэгжээж одоо эн чинь ээж маань өдөр тутмынхаа амьдралыг ингээд ажлаа амжуулж чаддаг шүү дээ. Тэгэхгүй бол бас бүх юмаа ингээд хойшлуулад ээж өөрөө амжихгүйгээс олж ээж өөрөө стресс магадлал өндөр байдаг. Тэгээд бас нөө ээж нарын дундаас ийм ойлголт байдаг шүү дээ. Хүүхдүүд нь унтж байгаа хооронд давхар хамт унтаад ингээд нойроо аваад ихгүй бол ядардаг гэдэг бас нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Тэр бас яад юм болоо. Тэгэлгүй хав тухайн хүний бас онцлогтой ажлын онцлогтой. Ажилдаг ээжүүд ч тийм үү гэрээр юм хийдэг ээжүүд бол хажууд нь орж унтах бол мэдээж боломжгүй. Хэрвээ та хүүхэд чинь шөнө их уйлдаг унтаж чадахгүй давхар унтаад авах нь зүгээр тий унтаад авчих нь зүгээр газ юм амжуулаад хажуу мөрөвдөд авах зүгээр. Тэр нь буруу тэр нь зөв гэсэн ойлголт байхгүй. Өөрийнхөө гэртээ одоо давхар ажил эрхэлдэггүй, гэрээрээ ажил хийдэггүй, эсвэл одоо зөвхөн хүүхдээ хардаггүй, тийм ээ амжуулах ажил ихтэй юу их багуу гэдгээс шалтгаалаад тэр бол ээж өөрийнх нь сонголт тийм ээ. Тийм байна тийм. Тэр бол зөв ойлголт бол байхгүй. За тийм ээ. За тэгээ коммент сэгт маань сайхан зөвлөгөө байна шүү гэдэг тэгж байна. Баярлалаа. Тий. За Монгол хүндээ бас баярлалаа түрүүндөө гарахгүй байна гэж засч өгсөн байгаа баярлалаа. За тэгээ өргөжлүүлээд өгнөлээ ярих уу. За тэгвэл итгэх мэдрэмж юм байна. Итгэх гэдэг мэдрэмжийн талаар ярил л да. Бид нэр хүүхдүүдээ одоохондоо нэлэх юм чинь тийм ээ. За сүүгийн өгчих юм бол унтж байгаа юм чинь гээд залуу аав ээж нар орхиод гарч чаддаг хүүхдээ. Орхиод гардаг дэлгүүр заргийн үлээгээд. Тийм. Одоо 1 сартай юм чи 2 сартай юм чинь тийм ээ. Гээд орхиод гардаг тохиолдол байдаг. Энээс болж маш их одоо харамсалтай золгүй явдлууд тохиолдож байсан шүү. Хүүхэд уйлаад эсвэл бүтдэг ч юм уу те доош хараад. Тийм шүү дээ. Үнэхээр удаан хугацаагаар орхиж яваагүй ч гэсэн хүүхдийг ингээд орхиод явсан нөхцөлд хүүхэд уйлах үед эцэг эхийн дуу сонсогдохгүй царай нь харагдахгүй бол хүүхэд сандарч эхэлдэг. Сэтгэл зүйн хувьд бол тогтворгүй байдал айдас давтаж эхэлдэг. Тэр маань энэ маань олон удаа давтагдах юм бол байнгын одоо ээж нүдэнд харагдахгүй бол ээжийн дуу сонсогдохгүй бол байнга уйлдаг. Сэтгэл зүйн одоо хямралтай байдал тулгарч эхэлдэг гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдээ бас нялх байгаа юм чинь эсвэл төрхөн гараад ирэх юм чинь гэдэг юм мэдтий ингээд орхичдээ шүү дээ тий. Тийм маш буруу үйлдэл юм шүү. Бас анхааралтай аваарай гэж хэлмээр байна. Тийм. За. Хүүхд маань 3 дахь 7 хоногоос эхлээд тархины эсүүд нь бас хүүхдийн тархины эсүүд ингээд хэмжээтэй үйлдвэрлэгдэж эхэлдэг. Ерөнхийдөө бол 7 сар болоход хүүхдийн хүний тархинд 100 сая эс бүрлдэх ёстой байдгийг одоо 7 сар гэхэд бүрэнгүйц одоо бүрлдэж эхэлдэг юм байна л та. Тэгэхээр ер нь бол 7 сар болтой болсон хүүхдийнхээ дэргэд тийм эцэг эхчүүд маань бас муудалцахгүй байх тийм ээ. За тавгүйг хэлэхгүй байх. За хүүхэдтэй одоо ээж маань одоо сэтгэл зүйн таагүй нөхцөл байдалтай бол тэрийг үгээр илэрхийлэхгүй байх хийчих хэрэгтэй. Хүүхэд бол тэрийг шууд мэдэрч хүлээж авч сэтгэл зүйн байдалд нөлөөлж эхэлдэг. Төлөө яах вэ тийм. Тийм шүү. Тэгээд зарим эцэг эхчүүд чинь жоох юм чи юугаа мэдээ ингээл хажууд нь аралдаал тиймэрхүү хүмүүс маш олон байдаг. Тэгээд тэр içэндээс анхаарах хэрэгтэй байх нэ. Хэрвээ эцэг эхчүүд маань өмнөх дугаарыг маань үзсэн бол тийм бид нар ургийн хөгжлийн талаар ярьж байсан. Ургийн хөгжилд бид нар эцэг эхчүүд маань юг анхаарах вэ гэдэг талаар ярьж байсан шүү дээ. Тэгэхээр зөвхөн 7 сар хүрсэн хүүхэд биш. Гидсэн дотор байх эхлэх цагаас хүүхэд ээжийн сэтгэл зүйг оюун бодлыг мэдэрч тэр сэтгэл зүйг авч төрдөг. Ээж их депресстэй, сэтгэл готролтой байх юм бол хүүхэд тэрийг авч төрж эхэлж яадаг. Гарч ирэхээс төрснийхээ дараа хямрамтгай за одоо энэ нялх үед мэдрэгдэхгүй ч гэсэн 2-3 наснд эхлээд аливаа үйлдэлийг бие дааж хийхдээ шантрамтгай итгэлгүй тийм дорноо шантардаг, ууралдаг, уцаарладаг болж эхэлдэг. За тийм байна тий. Тэгээд өмнөх дугаарыг үзэж амжаагүй хүмүүс байх юм бол бас YouTube-ээс үзэх боломжтой байгаа. Тэгээд скол мөн манай пэйжээс өмнөх дугаарыг үзэх боломжтой байгаа. Үзэх боломжтой шүү. За тэгээд өргөжлүүлээд Үргэлжлүүлээд ярих юм бол за түрүүн хэлсэн шүү дээ ургийн хөгжилд маш их нөлөөлдөг. За эсрэгээр ээжүүд маань өөрсдийгөө хөгжүүлээд сураад йогийн дасгал хийгээд хүүхдийн хөгжлийн талаарх бас ингээд нэвтрүүлгүүдийг үзээд тийм ээ. Ер нь цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг ээжүүд маань болохоор сэтгэл готролд өртөх нь харьцангуй бага байдаг. Гэтэл ямар нэгэн хоббиго олоогүй, хурдай зүйлээ олоогүй, сонирхолтой зүйлээ олоогүй ээжүүд маань жирэмсний их хугацааг болохоор зэрэг
одоо юу гэдгийг үр бүтээлгүй байдлаар зурагт үзэх, гар утсаа одоо үзэх, интернет орчинд маш их цагийг зарцуулах тийм ээ. За интернет орчинд цагийг зарцуулахын сул тал нь юу вэ гэхээр өөрийгөө харьцуулж эхэлж яадаг. Мэдээж бол янз бүрийн ололттой, амжилттай хүмүүс бол өөрсдөө тухайн мэдээллийг, ажлын үйл явцыг тийм ээ, хувийн амьдралынхаа ололттой талуудыг ингээд тавьдаг. Тэгэхээр манай ээжүүд одоо хамт ихтэй сургууль төгссөн одоо найзууд эсвэл хамт ажиллагчдад одоо ингээд үр бүтээлтэй амьдарч байхад би ингээд ганцаархнаа зогсчлоо, зогсон байдалд орчлоо гэсэн зүйлийг харьцуулалт хийж ихээснээр өөрийгөө сэтгэл готролд оруулж эхэлж байна. Тэгээд бусдаа өөрийгөө харьцуулаад тэгэл сэтгэл санаар унаал тий би ингэчлээ гээл тэгэл одоо зарим ээж нар чи одоо дуртай зүйлээ олоогүй учраас тэр дунд өөрийгөө бас алдаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэр цаг хугацаагаа алдаад байна гэсэн үг шүү дээ тий. Цаг хугацаагаа алдаж эхэлж байдаг. Тэгээ энэ маань явж хин рүү чиглэх вэ гэхээр хүүхд рүү маань явж яадаг тийм ээ. Тийм. Өнөөдөр би хүүхдтэй баснаар өнөөдөр би энэ гэрт сууж байгаагаараа гэж бодох шалтгаан болж эхэлж яадаг. Энэ одоо юу гэдгийг цагаа буруу ашигласан маань тийм ээ. Сонирхол олоогүй байгаа маань. Тэгэхээр тэгснээр бас нөхөрлөгөө хамгийн стрессээ гаргаж тэгээд маргалдах шалтгаан бас яг үүдэж байгаа юм болоо гэж бас бодож байлаа. Тэгэхээр ээж маань өөрийгөө их ажиглах хэрэгтэй тийм ээ. Би өдрийн 24 цагийн тийм ээ мэдээж 8 цаг нь унтаж амарч байж байгаа тийм ээ. Үлдсэн одоо 14 цагийн одоо хэдэн цагийг нь яаж зарцуулах вэ? Хөтөлбөр гаргаад ажил хийхгүй байгаа ч гэсэн тийм ээ. Өнөөдөр би одоо гэрийн ажлаа би өдрийн 3 цаг хүртэл би амжуулнаа. За тэгвэл 3-5 цагийн хооронд би өөрийгөө хөгжүүлэх цаг. Энэ үед бас хөвчлэг хүүхдүүд маань унтлахын цаг таардаг шүү дээ тийм ээ. Нэраа хүүхдийн. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх цаг. Эсвэл ядаж 40 минутыг ч юм уу 30 минутыг ч юм уу дуртай зүйлээ хийдэг, нэхмэл нэгдэг тийм ээ. Эсвэл бол одоо шүр сувтнаа одоо ажилбарч манаалтч гэдэг юм тийм ээ. Хийж болно. Ер нь хилээ хөгжүүлэгч гэдэг юм а тийм ээ. Ямар нэгэн үр бүтээлтэй өөрийнхөө тэрийг хийгээд хийснийхээ дагуу би нэг чадчихлаа. Өнөөдөр ямар ч гэсэн би нэг жоохон зүйлийг амжуулсан гэж бодох. Тийм ээ. Ийм зүйлийг өөр олох хэрэгтэй тийм ээ. Дуртай зүйл. Тэгээ уус нэг хүн чинь нэг гар хуруугаараа юм хийхээр өндөгний одоо хурууны өндгнөөс чинь ажиллаад эхлэхээр тархинд айгуу сайн нөлөөлдөг шүү дээ тийм. Тийм болохоор яг гар хуруугаараа одоо хийж байгаа зүйлүүд маш чухал байна шүү дээ тийм. Гар хуруугаар хийсэн зүйл бас хүний стрессийг маш их тайлж байгаа. Яг л хүний шийдвэрлэгдээгүй тэр бодлоо, хөндлөгцсөн стрессүүд бид нар ярьж гардаг шиг гараар хийсний явцад ямар нэгэн зүйл төвлөрснөөр тэр стресс тайлагдчих эхэлж байна. Тэр маш үр дүнтэй арга байж байгаа. Тийм байна тийм. За түрүүн ярьжсэн гол зүйл рүү орох юм бол тийм. Ээжүүд маань өөрийнхөө энэ одоо чөлөөт цагийг одоо зөв болгосон өнгөрүүлснээрээ тийм ээ. Айл болох үр бүтээлтэй өнгөрүүлснээрээ стрессгүй байж хүүхдийнхээ одоо сэтгэл зүйд эргээр нөлөөлөх боломжтой юм аа гэдэг хэлсэн тийм ээ. Санаа байгаа. Тэгэл яах вэ? За энэ дээр нэг асуулт ирсэн байна. Асуултаа харах юм бол асуулт маань 2 настай хүүхэд өгөнд орохгүй уйлаад байгаа. Аашиг нь яаж засах вэ гэд жоохон сэдвээс жоохон асуулт асуусан байна. Тийм. За 2 настай хүүхдийн хувьд мэдээж бол энэ маань нялх нас байгаа тийм ээ. Балчир нас байгаа. Гол одоо юу гэдгийг түрүүчийн бидний нэвтрүүлэг дээр дурдсанаар болох юм бол эдүх санаачлагтай буюу тийм ээ бурууга гимших мэдрэмж төрдөг ийм насаа гэж бид нар үзсэн байгаа шүү дээ. Тэгэхээр эдүх санаачлага гэдэг маань хөвчлэн би өөрөө хийн гэдэг би бүрлдэж эхлэхийн дөнгөж анхаар шатны суурин жоохон тавьж эхэлж байдаг. Юмыг өөрөө хийх гэдэг те готлоо өөрөө өмсөх гэдэг. Тэгтэл энэ үед нь эцэг эхчүүд энэ өдөр болохоор энэ буруу юм шиг тийм ээ. Үгэнд орохгүй байгаа юм шиг, үг сонсохгүй буруу хүмүүжлтэй байгаа юм шиг санагдав. Гэтэл энэ маань энэ насанд арай хүмүүжил ярих болоогүй байгаа тийм ээ. Хүмүүжил ярих нас болоогүй. Энэ үед хүүхд хорог таниж мэдэж эхэлж байдаг. Гэтэл таниж мэдэх явц дуусны дараа бид нар хүмүүжлийн төлөвшлийн шат руу орж ярих хэвээр. Эцэг эхчүүд маань харах мэддэггүй л дээ тийм ээ. Төлөвшлөхгүй ч гэдэг юм хүмүүжлэхгүй үг сонсдоггүй сахилахгүй гэж ярьдаг. Гэтэл энэ насанд маань ярих хараахан болоогүй нас гэж болно тийм ээ. Танин мэдэх нас. Ямарваа нэгэн зүйлийг туршиж үзээд битгий гэсэн ч гэсэн энэ дотор юу байгаа юм болоо тийм ээ. Энийг ингээ хугалчих юм бол ямар үйл бодлоо яаж өөрчлөх юм болоо. Асгачих юм бол яаж хуурах юм болоо тийм ээ. Хооронд нь хойлол яаж өөрчлөх болоо гэж бодож байгаа нас. Болохгүй гэсэн ч гэсэн туршиж үзэх. Тийм шүү дээ. Ялангуяа нөгөө болохгүй гэх тусам хийх хүсдэг. Яг тийм үе юм шиг. Ямар сонирхолтой юм байна уу гэдэг хүүхэд одоо бодож эхлэв шүү дээ. Нэг юм нуугаад энийг заавал хийх гэсэн. Гэхдээ энэ үед болохоор эцэг эхчүүд маань болохгүй гэж хэлэхээс илүү айл болох аюулгүйгээр турших боломжийг нь олгох хэрэгтэй. Тийм ээ. Жижигхэн одоо өөрийнх нь тэр
зай гаргаж өгөө, суулга гаргаж өгөө. Ингээд энд л хийгээрээ өөр тийш нь авч явахгүй шүү. Маш олон удаагийн тайлбарлалтаар. Ягаад гэвэл энэ насны хүүхдүүд маань анхаарал төвлөрөх чадвар гэж одоохондоо хараахан төлөвшөөгүй тийм ээ. Анхаарал төвлөрөх чадвар нь бол нэг өсрээд 3-5 минут гэж байдаг. Нэг үйлдэлээ хийгээд за болохгүй шүү гэж хэллээ. Төд бодлохоо мартаад тийм. Тэр маань бол сахлахгүй ч юм уу хүмүүжлэг хүүхдийн шинж биш л дээ. Угаасаа хүүхдийн оюуханы хөгжлийн хувьд нь тийм байж байгаа. Тэгэхээр болохгүй шүү гэдгийг маш сайн тайлбарлаад ээжээс их хүлээцтэй чадвар шаардна. Тийм байна тий. За. Тэгээд багийн мэн гэж Солонгос улсад байгаа залуу гэр бүлд маш их хэрэгтэй зүйл байна. Эцэг эхээсээ хол байгаа залуу хосуудад хэрэгтэй юм байна. Баярлаа гэд талархлын үгээ явуулжээ. Тэг баярлаа. За тийм ээ. Хойлоо эргээс сэдврүү орох юм бол надаас нэг насны хүүхдийн хөгжлийн талаар бас ярьж байгаа тий. Өнөөдөр. За. Тэгэхээр 0-1 насны хүүхдүүд бид нар хэлсэн шүү дээ. Энэ насны хамгийн одоо тийм ээ эрчимтэй өсрэлттэй хөгжлийн шат гэж байдаг. Ягаад өсрэлттэй гэдэг байгаа юм бэ гэхээр хүүхэд маань 0-1 насын хооронд шүдэн ургадаг тийм ээ. За, аваа хэлж тийм штэ. Тийм ээ. Маш олон хөгжлийн өсрэлттэй энэ алхмуудыг хийж хэлж байгаа хамгийн өсрөнгөө шат гэж хэлээд байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань энэ өсрэлттэй тийм ээ энэ хөгжлийн шатанд ямар хөрөнгө оруулалтыг хийж болох вэ? Хүүхдээ яавал илүү одоо оюун ухааны хөгжил арай илүү өндөр болох боломжтой вэ гэдгийг эцэг эхчүүд маань бас эрэл хэлэх хэрэгтэй тийм ээ. За, Babies гэдэг кино 2000 хэдэн онд гарч байлаа. Америк кино эцэг эхчүүд маань хэрвээ санаж байгаа бол 4 орны хүүхдийг харьцуулсан баримтат кино байж байгаа. За, тэр 4 орны хүүхдүүдийн донд Монгол хүүхэд маань байдаг. Оо тийм үү. Хөдөө орнуудад байгаа Монгол хүүхэд маань гардаг. За яг 0-1 нас хүртэлх хүүхдийн хөгжлийн тухай маш сонирхолтой баримтат кино. Babies гэдэг YouTube-ээс боёо Google-ээс хайгаад үзсэн бол залуу эцэг эхчүүд маань тун сонирхолтой бас энэ одоо хүүхдийн хөгжлийн талаарх одоо бас тийм сайхан баримт болох юм болоо тийм ээ. Материал болох юм болоо гэж бодож байна л да. За цогоос дурдах юм бол Япон эмэгтэй хүүхэд, Монгол эрэгтэй хүүхэд, Африк эмэгтэй хүүхэд, Америк эрэгтэй хүүхэд ингээд байна. За хөгжлийн шатнд яаж одоо тийм ээ харьцуулалт хийсэн бэ гэхээр за амьтантай харилцаа тийм ээ мэдээж төрхөөс эхлээд нэг нас хүртэлх бүх одоо тэр гэрт эцэг эхчүүдтэйгээ харилцаж байгаа, ах дүү нартайгаа харилцаж байгаа, амьтантай харилцаж байгаа. За мөн тоглоомын үйл явцад бас хүүхэд маань хэрхэн яаж одоо дэвшиж өөрчлөгдөж байгаа. Тийм ээ юмыг танин мэдэх үйл явцдаа хэрхэн дэвшиж өөрчлөгдөж байгаа. Энэ бүх тал дээр одоо туршилт хийгээд баримтат кино хийсэн байгаа. Маш сонирхолтой болсон. За цогц дурдах юм бол Япон эмэгтэй хүүхэд тийм ээ тоглоомоо тоглож эхлэхдээ ийм өрдөг тоглоом байгаа юм л та модон. За ингээд нэг юм тулгууртай дээрээс нь нүхтэй ингээд тоглоомоо хийлээ. Хийж чадахгүй байна. Мэдээж гарын урд сайн хөгжөөгүй байгаа шүү дээ хөдөлгөөний чадвар нь. Тэгэхээр жоохон хазаалгаад хийх гэхээр ордоггүй ч юм уу. Энэ нөхцөл тухайн хүүхдийг үзүүлж хариулт нь ямар байсан бэ гэдэг. Тэн дээр ах тодорхой тэмдэглэсэн байж байгаа. Их уурлаад чадахгүй болол тэрийг ишгээд хоош цаваад унжсэн. Оо яана. Шартай хүүхдийн шинжилтийн дөө. Тэгээд ингээд яриад үзэх юм бол энэ маань юунаас холбоотой гэдэг маш сонирхолтой байна. Тийм байна тийм. Яагаад самж унаад байна? Гэтэл Америк хүүхдийн хувьд бол тэрийг яагаад уурлахгүй ингээд маш ингээд тайван анхны уралдаад байна. Тэгэхээр нөгөө л түрүүн ярьсан ээж юм одоо жирэмсэн байхдаа мэдэрчээсэн тэр сэтгэл зүй тэр депрессээ хэрхэн тайлж байсан бэ? Стресст ороогүй бах одоо тэр арга хэмжээнүүд хэрхэн сайн авсан бэ гэдэгтэй холбогдчихдаг тийм. За тэгэнгүүт бас нэг сайхан одоо миний одоо олж харж ирсэн зүйл маань тэгэхээр Монгол хүүхдийн маань манай монголчууд ч ерөөхдөө их ойролцоо төрдөг шүү дээ тийм ээ. За ялангуяа орон нутгийн хүмүүс маань тэгэхээр ах дүүтэйгээ хамт ингээд өсөөд явцдаг. Заавал ээж аав нь хажууд нь байхаас илүү ах нар нь эгч нар нь ингээд үгээ ингээд хүрх хоорондоо тэрсгээ ингээд энийг хазраад халамжлаа явцдаг. Энэ хөөрхөн бас надад бичлэгийн хэсгийг үзэж болох юм л та. Эрэгтэй хүүхд маань ингээд гадаа ингээд тавьчих юм бол ямаа ирээд ишиг ирээд ингээд амтантай харилцаад байгальтай харилцаад тийм ээ ингээд өсч байгаа. Одоо бид нар агшин харж болно. Тийм байна тий. Тэр бичлэгийг бас та YouTube-ээс хайгаад үзээрэй. Маш сонирхолтой. Тэг хүүхдийнхаа одоо онцлогч юм уу тий. Яаж хүмүүжүүлсэн тэр онцлогуудыг бас олж мэдэж авч болох боломжтой байна. За коммент дээр маань хүмүүс сайн орой минь дээ. За ингэсэн байна.
Эдервис Ингсмен, Африк, Japan, Монгол, Америк гардаг кино үзэж байсан байна гэдэгч байна. Түрүүний хийсэн Google дэше кино ярьж байна. Бүгдээ насны тэр одоо онцлогийг харуулах гэсэн баримтат кино гэж байгаа. Түүнээс нэг нас хүртэлх хүүхэд ямар онцлогтой байдаг вэ гэдэг. Тийм ба. За үргэлжлүүлээд ярих юм бол энэ баримтат кинон дээрээс юуг бид нар харж болох вэ гэхээр Америк ээжүүд хүүхдтэйгээ хэрхэн харилцаж байгаа вэ? Оюуханы хөгжилд нь ямар хөрөнгө оруулалт хийж арай илүү дээд шат руу хүрэх боломжтой вэ гэдгийг энэ ээжээс бид нар харж болно. Өөрөөр хэлэх юм бол нэг нас хүрээгүй байгаа шүү дээ, тийм ээ хүүхэд маань. Хатуу хавцтай ном, зурагтай ном үзүүлээд тэрэн дээр нь зөвхөн нэг л амтан байгаа. За тэгэнгүүт тэрнийх нь нэр нь байгаа. Тэр хүүхэд ярьж чадахгүй. Ярьж чадахгүй ч гэсэн ээж нь нэгийн хэмээн давталтад тоолоогоор зургийг нь үзүүлээд dog гэж өдөр болгон хэлдэг байсан тийм ээ. Өдөр болгон өөр амтнаар. За гэтэл нэг нас хүрэх явцад маань хүүхэд маань dog гэж хэлж сурсан. Баримтат киноны төгсгөлд тийм ээ. Тэгэхээр бид нэр хүүхэд заавал нэг нас хүрчээж хэлд орох хэрэгтэй юм уу? Эсвэл нэг нас 5 сартаа тэгэл орох хэрэгтэй юм уу гэж асуудаг шүү дээ. Энэ маань эцэг эхийн хэр сайн одоо суурийг нь тавьж гисэн бэ гэдэгтэй холбоотой. Бид нар хүүхдээ одоо хурдан хөлд оруулахын тулд ингээл за алиа алхаарай гэл ингээл урдан зогсоол ингээл алхаад биш. За одоо алхаарай гэж хүлээдэгтэй адилхан. Хэлд орох бид нар үйл явцын хүртэл бас тэгэж удирдах болно. Та ном үзүүлээд дагуулж хэлүүлээд сонсгоод тэгээд ах юм бол хүүхэд чинь босоод хүүхдээс илүү хэлд орох бүрэн боломжтой. Тэгвэл ээж аав нар хүүхдүүдтэйгээ яг яаж тулж ажиллаж чинь тэрнээс шалтгаалсан нь шүү дээ тий. Зарим эцэг эхчүүд хүүхэд нь одоо нэг гарантай хоёр хүрэх гэдэг хэлд орох хүүхдүүд маш олон байдаг шүү дээ. Тэгээд орохгүй нь яг орохгүй юм бүү мэд гэдэг ч юм уу те санаа зовцсон ээж аав нар маш олон байдаг шүү дээ. Тэр болгон ээж аав нараас анхаарах хэрэгтэй байх нь хүүхдүүдэд тулж ажиллах хэрэгтэй байх нь тий. Тийм байна. Ялангуяа нөгөө гадаад амьдарч байгаа монголчууд монгол хүүхдүүд маань одоо аль хэлээр хэлд орохоо мэдэхгүй ч юм уу те тийм зүйл бас байдаг шүү дээ. Асуудал тулгамддаг. Тийм. Бид нар ногоо тарихтаа хүртэл зөвхөн үрийг суулгаад орхихгүй шүү дээ тийм ээ. Сайн бордоогоор бордох хэрэгтэй, байн услах хэрэгтэй, зөвлөг шамжийг нь түүх хэрэгтэй байдагтай адилхан. Хүүхдийн хүмүүжил амьд организм учраас хүүхдийнхээ хөгжлийг бид нар тийм ээ сайн ном үзүүлэх, эерэг зөв сайхан үгээр харилцах, сайн сайхан одоо тийм ээ зүйлийг тайлбарлаж ойлгуулах, гоё дуу хөгжим сонсгох тийм ээ. Ингэж яаж хүүхэд маань илүү олон талын одоо мэдлэгтэй бас тэгээд олон талын одоо оюуханы хөгжлийн зэрэг хөгжих боломж нь бүрдэж байна. Тэгэл яах вэ те? За энэ дээр ингэсэн байна. Анхуд сингл талаа сайн хоёр орой мэндэ. Тэгээд манайх одоо 2 нас 6 сартай болж байна. Тэгээд юу лээ? Хэлний ах болоо. Айгаал байна гэдгийч байна. Солонгост байгаа юм байна. Солонгост байгаа хүмүүс мэдж байгаа юм байна. За тэгэхээр зэрэг хос хэлний хувьд бол их хэцүү байдаг. Яа тэгэхээр гадаадд байгаа эцэг эхчүүд маань өөрсдөө хэлний хувьд бол бэрхшээлтэй тийм ээ. Сургууль сурдаг ээж байна, хэлээ мэддэг ээж байхад хэл мэдэхгүй бас ажиллаж амьдарч байгаа эцэг эхчүүд байдаг. Тэгэхээр түрүүний миний дурдсанчлан бид нар хүүхдтэйгээ хөгжилд одоо тийм ээ ямар нэгэн зүйлийг хийх юм бол хий гэж хүсэж байгаа бол өөрсдөө маш их хөдөлмөрлөх шаардлагатай гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ээж маань өөрөө давхар хэлээ маш сайн сурах хэрэгтэй. За хэлээ сурахынхаа хажуугаар маш их сонсгох хэрэгтэй тийм ээ. Жишээлх юм бол тухайн хэл дээрх дөнгөж тэр насны хүүхдэд хэлд орж байгаа насны хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино. Эсвэл дуут ном тийм ээ. Өөрийнх нь хэллэг одоо бас сайн зөвшрээгүй дуудлагаа сурж амжаагүй эцэг эхчүүд маань бол одоо сүүлийн үед бас техник технологи хөгжөөд тийм ээ уншаад өгчдөг үзэхтэй номнууд ч гэдэг юм уу саунд плеертэй номнууд ч гэдэг юм уу маш худалдаанд гарсан байгаа. За тэр номнуудаас одоо сонсгоод ээж маань өөрөө үгийн дагаж хэлээд хүүхэдээ сонсох юм бол тухайн дуудлагын сайжрах боломжтой. За аав ээжүүд маань өөрсдөө хоорондоо гэр бүлээрээ тоглоом зохиож болно тийм ээ. Жишээлх юм бол нэг орой 5 үг биччих хэрэгтэй тийм ээ. 5 үгээ дуудлагатай одоо бичвээд болж игэл зурагтай ч гэдэг юм тухайн зүйлийнхээ зурагтай. За ингээд хүүхэдтэйгээ ярилцаад аав нь хэлээд ээж нь хэлээд хүүхэд нь хэлдэг. Тэгээ хүүхэд нь дагаж хэлэх юм бол тэр тусмаа хүүхдийг зөв хэлэх юм бол алга ташиж баяр тийм ээ. За 5 үгээс 5-ын зөв дуудсан бол 5 од юм уу стикерийг нааж өгдөг урамшуулах маягаар чи чадсан шүү баяр хүргийч гэдэг юм уу тийм ээ. Энэ байдлаар урамшуулах байдлаар хүүхдийн хэл сурах явцыг бас хөгжүүлэх дэмжих боломжтой. Тийм шүү тий. Тийм байна. Тэгээд зарим хүмүүс ингэдэж штэ одоо амьдарч байгаа орчныхоо хэлээр нэг ярьдаг. Монгол хэлээрээ бас нэг ярьдаг. Нэг орчноо айгуу сайн мэдэрч ярьдаг хүмүүс байдаг штэ. Одоо жишээлбэл англи хүмүүстэй ярихаар англиар ярьдаг ч юм уу, Америк хүмүүстэй ярихаар англиар ярьдаг. За монгол хүмүүстэй ярихаар монголоор ярьдаг. За эсвэл
өөр газар очиж сахиа солоосоор гэдэг ч юм уу тийм хослон хэлтэй хүүхдүүд маш олон байдаг. Тэр хүүхдүүдээс сэтгэхгүй юу яагаад юм бол энэ талаараас би жоохон хэсэгдээс хадаад асууж яг юунд хэлний талаар ярьсан учраас. За тэгэхээр би бас яг өөрөө нөгөө фиш шинжилэл ч юм уу тийм ээ. Хэлний судлалын бас мэрэгчлээ хүн биш учраас энэ тал дээр бас мэрэгчлийн хүний зөвлөгөөг өгч чадахгүй гэдэг өөрчлөлт байна. Гэтэ яг би өөрөө ээж хүний хувьд хүүхэд маань бас хэл ингээд эзэмшээд явж байгаа тийм ээ ийм хүүхэд өсөж байгаагийн хувьд миний анзаарсан ажигласнаар бол тухайн хүүхдийн бас төрмөл генет одоо тэр генийн бас чадвар гэж байна тийм ээ оюуны чадвар гэж бас байдаг. Тэрнээс илүүтэйгээр ээж аавын бас тэр хэрхэн одоо сургалтынх нь хэл сурах явцыг удирдах байгаа арга барилаас их шалтгаалаад энэ удаа тийм ээ. Нэг ялангуяа ээжүүд маань миний хувьд бол тэгтгэл дээ. Охин маань Солонгос улсад төрсөн. Гэхдээ 3 настайдаа Монгол явж ирээд 9 сарын дараа ахаад Солонгос улсад ирсэн. Эрэхтэй Солонгос хэлээ бүгднийг нь мартчихсан. Зөвхөн монголоор ярьдаг бол хүрээд ирсэн байсан. Тэгэхээр хүүхдийн хэл сурах явц бол маш одоо хурдан өөрчлөгддөг тийм ээ. Марчах санах нь тийм ээ. Орчноод байгаа. За ирлээ ирээд ганц сарын дараа 1 сарын дараа Солонгос цэцэрлэгтээ буцаад орсон байгаа юм л да. Орсон тэгээд одоо ирээд 4 сар болж байна. Яг цэцэрлэгт ороод бол 3 сар өнгөрсөн байна. Гэхдээ одоо солонгослоор ярьж байгаа. Ерөнхийдөө би гэр дотроо бол хүүхэдтэйгээ монголоор ярьдаг. Гэрээс гараад хөтлөөд гарахтаа бол шууд солонгосоор ярьж байгаа. Тэгэхээр хүүхэд дагаад яг тийм болж эхэлдэг юм шиг байгаа маа ажиглаад тахад ээж аваагаа дагаад гэртээ орж ирээд шууд монголоор ярьж эхлээд гэрээс гарахлаараа солонгосоор ярина. Мэдээж үгийн баялагын хязгаарт нөөц байгаа. Одоо хязгаар байгаа учраас зарим зүйл дээр ойлгуулахгүй бол ойлгуулж чадахгүй байгаа үедээ солонгос хэлээ ашиглаж эхэлж байдаг. Гэхдээ энэ нь бол буруу биш. Ямар байдлаар хүүхэд өөрийгөө илэрхийлэх ойлгуулах шаардлагатай учраас хос хэлээгаа ингээд хэрэглэх тохиолдол бол байдаг. Энийг эцэг эхчүүд маань сайн удирдах хэрэгтэй л дээ. Монголоор тийм байна тийм. Өнөөдөр солонгосоор нэг үлгэрийн ном уншсан бол давхар тэрийг ахаас монголоор ярьж баттах хэрэгтэй. Зөвхөн солонгосыг ярихгүй тийм ээ. Тийм байна. Тэгвэл хүүхдүүд яг зэрэг хоёр хэлээр давхар нэг зүйл уншаад ойлгоо авчихна шүү дээ тийм. За тийм байна та. Тэгээ бид тэр өнөөдөр 0-1 насны хүүхдийн хөгжлийн талаар ярьж байгаа. Тэгээ сүүлд орчсон хүмүүстээ бас дахин хэлэхэд тийм. Тэгээд яриадсэн чинь цаг маань нэлээ авчижээ. Аль хэдийн 40 болчихож. Тэгээд хоёлаа дуугаа сонсоод эргээд ирэхүү. За энэ хорондоос ээжнэр маань, ээж аав нар маань асуух байл асуугаад байж авах. За дуу маань анх удаа гэсэн нэртэй дуу байгаа. Тэгээд бүгдээрээ дуугаа сонсоод эргээд студид уулзцгаая. За. Гэтэр бас яриа сонсох шиг боллоо уучлаарай. За тэгээд бүгдээрээ дуугаа сонсоод ирлээ. Тэгээд эдэнтэй хамт байгаа танд баярлалаа. За нэвтрүүлгийн цаг маань бас багуулсан байгаа учраас нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгт ярих гэж бодож байсан. Жирэмсэн ээжүүдийн мөн тийм ээ нийтүүдийнхээ сэтгэл зүйн онцлог, за мөн хэрхэн стресс өртөхгүй байх вэ, өөрийгөө стрессээс хэрхэн хамгаалах вэ гэдэг талаар бүгдээрээ ярилцъя гэж бодож байна. За ерөнхийдөө гадаадд улсад байгаа монгол ээжүүд маань элэг нэгтнээсээ хол, ээж аваасаа хол, эгчдөөс найз нөхдөсөө хол байдаг учраас төрсний дараа их маш их ганцаарддаг тийм ээ. Хин нэгнтэй зөвлөмөр байдаг, найз нь холч гэдэг юм уу, ээж нь хол байдаг, хүүхдийн талаарх зөвлөгөө амаар байдаг. Тэр бүх тал дээр ганц биеэр бүгдийг туулах шаардлагатай болдог юм дээ. Мэдээж нөхөртэй байгаа ч гэсэн эрэгтэй хүний сэтгэл зүй бол эмэгтэй хүний сэтгэл зүй гэдэг маань маш хоёр өөр өрсөнд учраас эмэгтэй хүн маань тийм хин нэгний одоо сэтгэл зүйг хуваалцах тийм ээ тийм хэрэгцээ маш их байж байгаа. Өөрийнхөө сэтгэл зүйг хуваалцах. Тэгэхээр энэс болж ээжүүд маань бол их стресстэй юм байна. За хэд хоногийн өмнө надтай холбогдсон монгол ээж маань байгаа. За энд ирээд энэ төрөлт маань болохоор 3 дахь удаагийн төрөлт юм байна л да. Тэгээд Монголд бол тогтсон ажилтай байсан. За тэгээд энд одоо мэрэгчлэлтэй ажиллах гээд ирсэн байгаа учраас одоо ингээд 2 том хүүхдээсээ хол байгаа. За тэгээд ингээд хол байхлаар зэрэг 2 том хүүхдийнхээ ингээд хөгжил тийм ээ сурлага хичээл ингээд бас их сэтгэл зовж байна. Дээрээс нь нөгөө Монголд сайхан амжилттай явж байсан ажлаа орхиод энд ирсэн учраас ингээд гинт хүүхэд төрүүлээ зогсонго байдалд орчлоо. Маш зогсонго байдалд орчлоо. Тийм нэг ясандаа бол маш их зүйлийг ингээд зорж ирдэг гинт одоо ингээд хүүхэдтэй болчихлоор ингээд зогсонго байдалд ороод амьдрал хэцүү байгаа юм шиг тийм ээ. Урагшлахгүй байгаа юм шиг бодож байснаас нь өөр болтой юм шиг ингээд санагдаад байна гэд хандж байсан. Тэгэхээр тийм бол биш ээ. Бид нарт бол өөр хүүхэд гэдэг бол хамгаас чухал. Одоогийн бид нар гэрт байгаа хугацаа бол зөвхөн төр хугацааны хугацаа юм шүү. Энэ хугацаагаа бид нар харин хэрхэн
баяр баясгалантай үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдгээ бид нар өөрсдөө олж чадах юм бол энэ маань тийм одоо стресс орохоор асуудал биш юм аа. За стрессээс бид нар хэрхэн гарах вэ гэх юм бол дөрөвний миний хэлжсэн шиг тийм ээ дуртажсэн шиг хоёлаа ярилцажсэн шиг дуртай зүйлээ олохоос эхэлнэ. За зураг дарах дуртай ээж маань бол хүүхдэд дагуулад өглөөний сайхан нар тийм ээ навчаас цэцгээс амтны зургийг дарж болно. За эсвэл юм их гар ажиллагаа хийх дуртай ээжүүд маань болохоор хүүхэдтэйгээ хүүхдээ сулгаж байгаа тийм ээ хөрхэн одоо сувенир хийдэг ч гэдэг юм тийм ээ. Одоо сүүлийн үед YouTube дээр даи хичээлүүд маш их тавигддаг болсон шүү дээ тийм ээ. Гарын дорх материалаар хэрхэн одоо сонирхолтой бүтээлч зүйлийг хийж болох вэ гэдэг талаар бид нар үзэж болно. За бүр ийм ээж байна. Маникюрт маш их дуртай. Тэгээ жирэмсэн болтой ээж чинь нөгөө будаг үнэртэж болохгүй шүү дээ тийм ээ. Тэрийг төвчдгүү бүр ингээд маск зүүж агаад хийдэг ээжтэй би бас танилцж байсан. Тэгэхээр хүн өөрийнхөө дуртай юмыг хийж байгаа нөхцөлд тэр ээж маань би зогсонго байдалд орчихлоо. Тийм ээ. Би урагшлахгүй, би хөгжихгүй ингэж боддоггүй юм байлээ. Тэгэхээр ээжүүд маань дуртай зүйлээ олоод хийхийг бяц зөвлөж байна. Хэрвээ тийм зүйл байхгүй байгаа ээжүүд маань нэг ялангуяа гадаадд байгаа ээжүүд маань болохоор тухайн улсад тухайн дүүрэгтэн тийм ээ гадаад иргэдэд зориулсан бас одоо дэмжих сургалтууд байдаг шүү тийм ээ. Гар ажиллагааны одоо гар урдлын хичээлүүд, хэлний, за мөн кофений тийм ээ. Нарийн бовны гэх мэтчлэн янз бүрийн сургалтууд байж байдаг. Тэр сургалтуудад бас хамрагдах боломжтой юм аа гэдгийг бас дахин зөвлөмөр байна. Яг тэр дүүрэгтэй байгаа тэр гадаад иргэд тандсан төвүүдийг бас судлаад хайгаад үзээрэй. Зарим ээжнэр хажуух мэдэн байгаа зүйлээс мэддэггүй, хайж үзээгүй учраас мэддэггүй хүмүүс тийм бас мэддэг хэрнээсээ за сонирхолтой биш байх тийм ээ. Эсвэл төлбөртэй байх, эсвэл хэл мэддэг шаардлагатай байх гэж бодоод өөртөө асуултанд хариулаа явчихдаг. Тийм биш ээ. Тийм ээ. Тэгэхээр өөрөө биеэр очиж үзээд, танилцаад, мэдээлэл аваад ямар сургалтууд явагд тэнийг удаа сууж үзээд тэр нь өөрийн биеэр 1000 сансгаар нэг удаа үзгээд шүү дээ, тийм ээ. Өөрийн биеэр мэдэрсэн юм хүнд сэтгэл одоо өрөө өгөөч нь өндөр байх болоо гэж бодож байна. Тийм тий. За тийм байна. За тэгээд өөр манайхан тэгээд энэ нэвтрүүлгийг бас цааш нь шеэр хийж өгөөрэй. Тэгээд маш хэрэгтэй мэдээлэл байгаа шүү. За тэгээд ер нь хүүхдийн одоо өсөх хүмүүжил гидснээс эхэлдэг штэ. Энэ солонгосчуудаас ингэдэг штэ. Хүүхдийн насыг гидсэнд бий болсон үеэс нь эхэлж тоолдог штэ. Хий настайгаар тоолдог шүү дээ. Монголчууд маань бас дээрхэн үед хий насаараа гэж ярьдаг байсан. Тэ ер нь бол хий насаараа гэж ярьдаг байсан. Сүүлийн үед бол хий насаараа гэж ярих болоод яг тэд настай тийм ээ гэж ярьдаг. Солонгосчуудын хувьд болохоор зэрэг Монгол насаар одоо 4 настай хүүхдийг 5 настай гэж хэлдэг. Учир нь юу юм бэ гэхээр ихийн хилээд байх тэр одоо үеийг 9 сарыг нэг насанд ингэж оруулж тооцож чаддаг. Өөрөлдөх юм бол одоо бүрэлдэж эхэлсэн цагаас төр хүртэлх нь бол хүүхдийн нэг нас юм аа. Тийм ээ. Хамгийн анхны амьдралын нэг нас юм аа гэж үздэг. Тийм энэ бол бас их өрмөц ойлголттой. Гэхдээ бол шинжлэх ухаанд бол бид нар энийг бол бас анхааралтай авах ёстой гэж үздэг. Тийм ээ. Хүүхдийн хүмүүжлийн явцад бид нар хүүхдээ гарч ирсэн цагаас эхлээд хичээнэ гэж үе. Хүүхдээ гарсны дараа би сайн ээж байна. Гарсныхан дараа би сайн аав байна. Сайн ярилцсанаа. Би сайн анхаарал халамжтай байна гэж бодож байдаг. Тэрийг хойшлуулж байдаг тийм ээ. Гэтэл бол хүүхэд бүрэлдэж ирсэн цагаас за 4-7 хоногтойгоос эхлээд хүүхэд маань зүрхэн цохолж эхэлж байдаг. Түрүүний миний хэлсэн шиг 6-7 хоногтойгоос эхлээд тархины эсүүд бол ингэж эрчимтэйгээр бүрэлдэж гүйцэж эхэлж байдаг тийм ээ. 8 сартаагаас эхлээд бол бүх одоо чихний бүх үйл ажиллагаа нь бүрэн эрчимтэй одоо ингээ хөгжөө дуустдаг. Тэгэхээр бүр эцэг ихээ дуу хоолойг маш сайн сонсноо гэсэн үг. Тийм байна тий. Тийм болохоор эцэг эхчүүд яг хүүхдээ гарсныхан дараа гэлгүй гидсэнд байх нь гэсэндээ өмнөх нэвтрүүлэлтээс ярьжсэн гэсэндээ гарсныхан дараа гэлгүй гидсэнд байхад нь хэлэх үгээ цэгнээд бодох бодлоо бас цэгнээд сонсож байгаа хөгжмөн хүртэл цэгнэх хэрэгтэй байх нь тий. Харилцаагаа гэсэндээ маш сайн цэгнээд зөв ярих бол хүүхдүүд сонсож байгаа учраас тий. Яг үнэ. Тэгээд бас сая нэг сонирхолтой судалгаа Солонгос улсад явагдсан байна л да. Жирэмсэн байхдаа ээжүүд хүүхэдтэй ном үлгэрийн номч гэдэг юм уу тийм ээ ярьж өгөөд гаднаас нийлээд ингээд байнга ярилцсан байхад гарч ирээд яг тэр үлгэрийн номыг нь яг нэг л ном л та нэг л номыг ингээд байнга яриад байсан байгаа юм. Тэгээд гарч ирээд тэр номыг ярихад хүүхэд үзүүлж байгаа хариу үйлдэл нь өөр байсан. Тийм ээ ингээд гинт ингээд дуурах ч юм уу тийм яриа өгөөд инээх гар хөлөө хөөдөлгөх ингээд тийм ээ хариу үйлдэл нь өөр байсан. Тэгэхээр туршилтаас харах юм бол хий хилээд байхдаа сонсч байсан дуу хөгжим үлгэр аав ээжийн дуу хоолой гарч ирээд хүүхэд тэрийг маш сайн санаж байдаг. Тэр нь одоо дараагийн хөгжилд нь маш том түлхэц болж байдаг учраас бид нар одоо урагт хий хилээд аврагын одоо тийм ээ байгаа хүүхэдтэй бас
бас харилцан ажиллаж тийм ээ ярьж үлгэр сонсуулж гоё дуу хөгжим сонсуулж аав ээжтэйгээ хамт бас давхар ярилцсан хүүхэд гарч ирээд илүү хурдан хэлд орох. Тэр бас үндсөөр нь болж ирэх юм аа гэж бас бодож байна. Тийм байна тий. За тийм байна. Тэгээд одоо бага насны хүүхдүүдийн одоо хөгжил яг нөгөө нэг шинэ ээж ав болж байгаа хүмүүсэд нь штэ. Шинэ ээж амд анхны хүүхдээ гаргаж байгаа эцэг эхчүүд бас тэр тал дээр мэдлэг дутуу ч юм уу тий. Эсвэл одоо анхаарал тавих талууд юу нь юу байдیں۔ Анхаарах зүйлүүд нь юу байдیں болоо. За манай эцэг эхчүүдийн хувьд болохоор хүүхдийн бэлтгэлээр мэдээж төрөх хувцснаас ч гэдэг юм а тийм ээ. Жохон материалын талаас бэлдээд байна уу да тийм ээ. Ерөнхийдөө бол хамгийн түрүүлж бэлдэх ёстой юм бол ээж эрүүл мэндээс тийм ээ. Эрүүл зөв төрөхөд бэлдэх, эрүүл мэндээс шалтгаалж байгаа дасгал хөдөлгөөн маш их чухал байдаг. За хоёрдож дасгал хөдөлгөөн хийснээр тухайн хүний одоо юу гэдгийг сэтгэл санаа сэргийж эхэлдэг. За сэтгэл санаа сэргийхээс илүүтэйгээр тийм ээ ээжүүд маань энэ давхар стресс өсдөхгүй байх маш энэ одоо сүрэн болж эхэлж байдаг. Тэгэхээр түрүүнээс эхлүүлээд бид нар яриад байгаа тийм ээ. Бэлтгэх ёстой зүйл маань нэн тэргуунд ээж өөрийгөө маш их стрессээс хамгаалж явах хэрэгтэй. Ерөнхийдөө хүүхэд гарч ирээд төрөхдөө ээжийн сэтгэл зүйн тэр чигээр навж гарч ирж байдаг. Мэдээж тухайн хүний сүр темперамент гэж бас байгаа боловч ерөнхийдөө хүүхдийн хүнтэй харилцаа за мөн аливаа зүйлд хандах хандлага төсвөр төвчээр юмд тууштай байх шинж чанар нь ээжээс уламжлагдаж одоо ингэж генер өвлөгдөж ирдэг учраас ээж сэтгэл санаагаа маш сайхан тайван байлгаж доктортай байлгаж чадах юм бол хүүхэд маань бас их аймтгаа цочмтгаа хүүхэд болохгүй тайван тийм ээ төлхөөхөн хүүхэд байх боломжтой. Тэгээд яг их ээж гэлтгүй бас аав нар ч гэсэнтэй маш их тэгэлгүй яхав ерөнхийдөө бол яг жирэмсэн байгаа эмэгтэй сэтгэл зүйд нөлөөлж яадаг бас нэг том хүчин зүйлийн нэг бол аав ээж яадаг л та гэр бүлийн хань нөхөрхөө байж чаддаг тийм ээ. Манай яг жирэмсэн үеийн одоо нэг гормоны өөрчлөлтөөр тийм ээ. Бас дааврын өөрчлөлтөөр эмэгтэй хүмүүс маш хямралтай байдаг байгаа сэтгэл зүйн хувьд бол хамаагүй гэлэх юм бол гомдно, уйлна, янз бүр болно. Тэгэхээр зэрэг энэ үед маань 9 сарын хугацаанд тийм ээ аауд маань үг хэлэндээ болгоомжтой байж аль болох гомдоохгүй байхыг хичээж ярьж байгаа зүйлийг нь төвчээртэй тайван сонсож аль болох тэр эмэгтэйхээ эхнэрийнхээ сэтгэл зүйг нь ойлгохыг хичээх нь их чухал тийм ээ. Ойлгож сонсох нь л их чухал л та сонсож өгснөөр ойлгож бүх зүйлийг нь хүслийг нь биелүүлэх гэхээсээ илүүтэйгээр сонсож өгөхөд тухайн хүний тэр сэтгэлд хурсан бүх юмдаа л стресс гомдол нь тайлагдж яадаг учраас сонсох нь маш их чухал юм шүү тийм зарим аав нар одоо гинт сонин зан гаргаад ах үйлдэл гаргаад ах юм тий тэрэнд нь одоо шинэ аав нар бол ерөөс ялангуяа мэдхгүй зүйлүүд ч юм уу тэрнээс болж муудалцдаг ч юм уу тий тэглээ хатаа даа мэддэхгүй юм ч юм уу тийм цан характер бас гаргадаг тал байдаг шүү дээ тийм. Тэр маань бас жоохон манайд ерөөхдөө гэр бүлийн боловсрал гэдэг юм уу те жоохон дутмаг байгаатай холбоотой л доо тийм ээ. Мэдээж олон эгч нартай, олон эмэгтэй дүү нартай за тэгээд тэд нартайгаа бас ойр дотны харилцаатай байдаг ирчүүд маань бол эхнэрээ маш сайн ойлгож байдаг тийм ээ. Энэ үед нь яаж хариу үйлдэл үзүүлэх үү, яаж одоо ойлгох уу, яаж сонсох уу, яаж харагдах уу гэдгийг мэдчихэдэг. Гэтэл охин дүүгүй эгчгүйч гэдэг юм уу тийм ээ. Бас жоохон тэр талаас хол хүмүүс маань бол ойлголтгүй байгаа. Тэгхийн бол жирэмсэн болсон цагаас нь эхлээд та бас тийм ээ өөрөө бас ингээд нээтээс хайгаад уншаад судлаад үзэх хэрэгтэй болоо бас энэ талын боловсрал манай ирчүүдэд бас хэрэгтэй гэж бас зөвлөмөр байна тийм шүү тийм ялангуяа шинэ аав нар тийм ягаад ингээд цан гаргаад байгаа юм бол гэдгийг ойлгохгүй бол ээжээсээ их нартайгаа ярилцах хэрэгтэй нин тэргуунд ер нь 3 дахь хүнээс асуух гэхээсээ илүүтэйгээр тийм ээ яг шинжлэх ухааны суурьтай энэ одоо мэдээллийг олж хайж унших нь их зүйтэй болоо гэж зөвлөх байна. Тэглээ яах вэ тий. За цаг бас маш хурдан явж байна. Аль хэдийн 54 болцсон байна. За. За тэгээд ерөнхийдөө хоёлаа дүгнээд жоохон дүгнэлтээ хийх үү. За энэ удаагийн нэвтрүүлгээр бид нар болохоор 1-ээс 0-аас 1 насны хүүхдийн хөгжилд анхаарах зүйл нь юу юм бэ? Эцэг эхчүүд маань юун дээр анхаарах вэ? За мөн жирэмсэн ээжүүд маань хэрхэн стресс өртөхгүй яаж одоо стрессээс өөрийгөө хамгаалах вэ, тийм ээ? Хамгаалснараа бид нар хүүхдийнхээ сэтгэл зүйд ямар хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдэг талаар бид нар ярилцсан байж байгаа тийм ээ. Ерөнхийдөө ээжүүд маань аль болох өөрсдөө стрессээс хамгаалах хэрэгтэй. Хамгаалахын тулд хоббитэй, дуртай зүйлээ олох хэрэгтэй тийм ээ. Дор хаяж өдөрт 30 минутыг түүндээ зарцуулдаг байх хэрэгтэй. За мөн жирэмсэн байх хугацаанд эцэг эхчүүд маань хоорондоо маш их ярилцдаг тийм ээ. Аав ээжүүд маань хүүхэдтэй дуу хоолойг нь сонсгодог. За мөн манай аауд маань эхнэрийнхээ одоо энэ
яриаг нь өдөр тутмыг хэрхэн өнгөрүүлсэн тийм ээ. Одоо ядарч байна уу тийм ээ. Яаж туслах уу гэдэг тал дээр нь маш ярилцах хэрэгтэй. Зөвхөн жирэмсэн биш, гарсны дараа ээжүүд маань 1 нас хүртэл зарим ээжүүд маань 6 нас хүртэл хүүхдээ хараад гэрт байдаг учраас огт хүнтэй харилцахгүй гэрт байна гэдэг маань бас бол нэг бодлын хэцүүлтэй. Тэгэхээр энэ хугацаанд нь ойлголцоод тийм ээ харилцан ярилцаад өнөөдөр хэрхэн өнгөрүүлсэн бэ гэдгийг асуух. Тэр мөчид л одоо эхнэрийн тэр одоо өдөржингөө ганцаараа байсан тэр ганцаардл маань ингэж замрхан арилдаг. Тийм маш сайхан ярилцах хэрэгтэй гэж бас аудтаа зөвлөмөр байна. За мөн хүүхэдтэй 0 одоо ураг тийм ээ ихийн хөвлөд байхаас одоо төр хүртэлхийн хугацаанд болохоор эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ ном уншиж, хөгж харилцан ярилцаж, сайхан дуугарчмыг сонсгоснороо хүүхдтэйгээ хэлд орох одоо энэ бас явцыг нь дэмжих боломжтой юмаа гэдгийг бид нар бас ярьсан байж байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид нар эдгээр сэдвийн тухай ярьлаа. Тэгээд дараагийн сэдвүүдийн тухай дараагийн нэвтрүүлгээрээ бид нар за гэр бүлийн хосуудын харилцааны талаар бас ярих гэж бодож байна. Ихэнх одоо ээжүүд маань бас ингээд энэ талаар бас ярилцахыг одоо санал болгосон мессежээр хүсэлт ирүүлсэн учраас гэр бүлийн хосуудын харилцааг хэрхэн амжилттай одоо тийм ээ давах вэ гэдэг талаар зөрчлийг хэрхэн амжилттай давах вэ гэдэг талаар ярилцах юм аа. За тийм байна. За тэгээд ерөнхийдөө манай нэвтрүүлгийн цаг өндөрлөх төгөж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөл бас SNS хаагуудад дахин танилцуулдаг байгаа. Тийм манай вебсайтын хаяг бол www.md1 дундуур зураас radio.com гэсэн нэртэй байгаа. Тийм үү. Facebook маань Mongolian Diaspora гэсэн аккаунттай байгаа. Тийм үү. Хуудсын маань нэр бол Mongolian Diaspora Internet Broadcasting гэсэн нэртэй байгаа. Тийм пэйжээр та орж манай нэвтрүүлгүүдийн таталтуудыг үзэх боломжтой байгаа. YouTube дээр манайхас бичлэгүүдэд тавьдаг байгаа. YouTube дээр та хагас дээр нь MD1 зай аваад радио үзчих юм бол та үзэх боломжтой байгаа. Тийм үү бидэнд ямар нэгэн файл ч юм уу те эсвэл мэдлэгээний зураг илгээх шаардлагатай байх юм бол та мэйл хаягаар илгээх боломжтой байгаа MD1. За энэ дээр давхар нэмээд хэлэхэд энэ нэвтрүүлгээр дэгжин зэрэг нэвтрүүлэг Солонгос улсад мөн олон оронд байгаа ээжүүд маань асуухыг хүссэн зүйл маань зөвлөгөө авахыг хүсэх юм бол загтал ирүүлэхийг хүсэх юм бол манай хаягаар ирүүлэх боломжтой шүү гэдгийг бас нэмэж хэлмээр байна. Тийм яг үнэ. Тэгээд MD1 radio@nevercom гэсэн имэйл хаягаар маань илгээх боломжтой байгаа. Тэгээд сүүлд гэсэндээ Facebook Messenger-аас болж байгаа учраас Messenger-аас холбогдож бас бидэнд санал хүсэлтээ мөн асуултаа явуулах боломжтой. За тэгээд бидний нэвтрүүлэгтээ хамт байсан танд баярлалаа. Тэгээд дараа чи нэвтрүүлгээр бас бидэнтэй өрсөлдөн хамт байгаарай гэж хүсэж байна. Тэгээд мөн асуух асуултуудаа түрүүн сэдвээ хийсэн учраас тосуудын харилцааны талаарх асуухыг хүссэн зүйлүүдэд та бидэнд л бас цагтаар ижлээд явуулах боломжтой. Төвчлээд бичих боломжтой байгаа мессенжерээр тэгэх юм бол бид яг тэр асуултуудын дагуу бас бэлдэх боломжтой байгаа тий. Бүрэн боломжтой. Тий. За тэгээд энэ хүртэл бидэнтэй хамт байсанд баярлалаа. Тэгээд дараа чинь нэвтрүүлэг хүртэл төр баяртай.